Монголын жүдо бүхий холбооны дэдэрхийлэгч бүх цэгмэн сайтын үүсгэн байгуулагч, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны өдөр төгсөн хөтлийн гишүүн Гэрэл Зурагчин Ганбаат Монгол сэргийлэгчийн зарилгаар төрийн дээд Алтан гац одон хүртлээ. Маш их сэтгэл хөдлөж байна. Баярлж байна. Лондонгийн олимп, Сочигийн олимп, Азийн тоглолт тэгээд нийтдээ олимпийн 8 наадамд явж гэрэл зураг авч тэгээд мөн гэрэл зураг Монголын ард түмэд тайлагч хийсэн миний ажлыг үнэлж байгаа болов гэж бодож байна. Ингээд спортын сэтгүүлчдийн холбооны анхны шагналыг авлаа гэж сая сонслоо. Тэгээд түрээ одоо авсандаа маш баярлж байна. Цаашдаа их хийж бүтээж их зүйл хийнэ гэдгийг хариуцлага ирж байна гэж бодож байна. Гэрэл зурагчин Ганбаат нь 20 гаруй жил гэрэл зурагчнаар ажиллахдаа сүүлийн жилүүдэд спортын гэрэл зургийг дагна авч 2009 онд Хонконг 2009 Зүүн Азийн наадам, 2010 онд Токио 2010 жудо бүхэн дэлхийн арга шалгаруулах тэмцээн, Гуанжу 2010, 2011 онд Парис 2011, мөн 2012 онд Лондон 2012 зууны спортын 30 дугаар наадам болон 2013 онд Тянжин 2013 Зүүн Азийн наадам, 2014 онд Сочи 2014 өвлийн спортын 22 дугаар олимпийн наадам, Инчон 2014 Азийн зууны спортын 17 дугаар наадам тус гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллажээ. Энэхүү шагналыг олон жил би спортын гэрэл зураг авч байгаагийн хувьд энэ олон жил тамирчдын орж гардаг энэ хөс сүлжин гэсэн энэ ордонгоос ирж шагналаа би өнөөдөр хардж авлаа. Тэгээ мөн энэ ташрамд Наранбаатар дарагтаа баярлалаа. Спортын бэлтгэл хамт олонтаа баярлалаа. Бүх тамирчдаа баярлалаа гэж хэлье. Шойн дараагийнхаа олимпиад нэлээд амжилт гаргаараа тэр болгоныг төвхөн төлөвлөхийн төлөө ажиллана гэж амлаж байна.